Сайн байцгаана уу? Монголын баялаг дэлхийн иргэн гэх тийм ээ. Монголын маань иргэд бол бидний гол баялаг юм. Гэхдээ бид нар бол дэлхийн нэг иргэн юм а гэдэг үднээсээ энэ жижигхэн эрсдлийн дор хилцүүлэг яриагаа эхлүүлээд хүмүүжлүү, боловсрлуу гэсэн их том сэдвийн дагуу оюун билэг хоёр маань яриагаа үргэлжлүүлсээр байна. Ингээд биднийг сонирхдаг, сонсдог хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид хоёр дахин уулзаад байна. Одоо бид хоёрын хилцүүлэг яриа өмнөх яриан дээр гарсан доо төгөө буюу ёс суртахууны хичээлийн 2 дугаар ангиар үргэлжилж байгаа. За өнөөдрийн сэдв маань яг энэ хичээлийнхаа 2 дугаар ангийн номын талаар бид хоёр ярилцсан. Тэрнээс өмнө оюун бэлэг маань бас нэг жижигхэн судалгаа хийсэн байгаа. Энэ маань бол бидний одоо энэ Японы боловсролын хичээл болон орж байгаа энэ ёс суртахууны хичээл гэдэг маань бас ямар сул талтай байгаад байна вэ? Энэ талаар багш нарын ойлголт бас ямар байдаг талаар оюун бэлэг маань судалгаа хийсэн байгаа. Тэгээд энэ талаараа танилцуулнаа. За, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За, ариун цэцэг бид хоёр маань одоо ёс суртахууныхаа хичээлийн талаар Японы тийм ээ ёс суртахууны хичээлийн талаар яриад эхэлж байна. За, өнөөдөр би сургууль дээр миний ажилладаг Имабэзэ хотын баг сургууль дээр болсон яриагаа та бүхэнд жоохон танилцуулъя гэж бодлоо. За, энэ маань болохоор ёс суртахууны хичээлийг хэрхэн заах ёстой вэ? Ёс суртахууны хичээлийг хүүхэддээ сурагчдаа хэрхэн зааж өгөх үл илүү зүгээр байдаг юм бол доо гэж боддог, төлөвлөдөг. Багш нарын маань одоо хэцүү цагийг жоохон хэлье гэж бодож байна. За, ерөнхийдөө Япон улсад ийм боловсролын системд ёс суртахууны хичээл маань дэлхийн 2 дугаар дайнаас хойш маш эрчимтэй орж байгаа. За, үүн дээр бол сургуулийн захирал багш гэр одоо ойролцоогоор 50 настай багш тийм ээ 60 настай багш маань өөртөө баг одоо насны хүүхэд байхасаа ёс суртахууны хичээл үзэж эхэлсэн байдаг. За, тэгэхээр хамгийн гол нь ёс суртахууны хичээлийг заадахтаа багш нар маань тооны хичээл заахаасаа илүү хэцүү байдгүй гэхээр хэцүү байдаг байна. Яагаад вэ гэхээр маш энгийн. Яагаад вэ гэхээр ёс суртахууны хичээл хариу ийм гэсэн тийм хариулт байдгүй учраас. Ёс суртахууны хичээлийн хариулт байдгүй учраас ёс суртахууны хичээлийг заадаг багш маань за энэ 1-р ангийнхаа эдгээр хүүхдүүдэд энэ хичээлийн агуулгыг яаж оруулах зүгээр вэ гэдэг хичээл болгоныхоо өмнө тодорхой хэмжээний их бодол болж төлөвлөгөө хийж хичээлээ заадаг байгаа. Хичээлээ заах явцдаа судалгааны хариу маань ерөнхийдөө хичээлээ заахтаа багш нар маань их би энэ хичээлээ зөв зааж чадаж байна уу? Зөв удирдах чадаж байна уу гэх тодорхой хэмжээний өөртөө итгэлгүй байдаг юм байна. Тэгээд Японы Монбушо буюу тийм ээ монголоор бол ерөнхийдөө боловсрол соёлын яамнаас маань гарын авлага бол мэдээж ирдэг. Гарын авлага бол ирдэг байгаа. Ёс суртахууны гарын авлага. Гэхдээ яг энэ хичээлийг яг ингэж заа гэсэн тийм товч тодорхой тийм нэг байдаггүй. Юу хэцүү байдаг байна. За, манай дунд баг сургуулийн ёс суртахууны хичээлийг хариуцж байгаа 40 настай эрэгтэй багштай би ярилцлаа л да. Тэгээд багш маань бол өөрийнхөө хүүхэд ахуй нас дээрээ ёс суртахууны хичээл хэрхэн үзэж байсан. Одоо өөрөө багш болоод сурагчтай ёс суртахууны хичээлийг хэрхэн зааж байгаа гэдэг дээрээ яг тэр нэг юм шатлын ангил дээрээ сэтгэл зүйн бас жоохон яадаг үйлээ гэдэг тулгамдалд өртдөг гинэ. Тэр маань яагаад вэ гэхээр нэгдүгээрт өөрөө бага байхтай ёс суртахууны хичээлдээ тийм дуртай байгаагүй гэж байна. Харьцангуй тухайн багш маань тоо юм уу одоо амтан ургамлын хичээлд их дуртай байсан. Биеийн тамирын хичээлд ч юм уу. Тэгээд эрэгтэй хүүхэд болохоор байсан ч юм уу нөгөө нэг юм шавж хорхоо үд навчис цэцэг барьж үзээд тэрийг одоо нөгөө нэг юм одоо микроскопоор хараад судлаад тэмдэглэл хөтлөөд за зуныхаа амралтаараа гэртээ цэцэг ургуулаад тэрийг хэрхэн том болж байгааг харддаг ч юм уу. За, энэ савнд шоргоол
манай гэрээ ойролцож хоргоолзны нүх байна гэдэг ч юм. Тиймэрхүү судалгаа хийхдээ маш өөрөө нэг юм хүүхэд байхтай дуртай байсан гэдэг чинь. Гэтэл ёс суртахууны хичээл маань тухайн үед бол өдөр болгон бас ороод байдгүй. Сардаа баг нэг юм уу 2 удаа л ордог байсан хичээл. За тэгээ ёс суртахууны хичээл дээрээ тухайн үедээ яг гол амин сүнс нь болохоор боди одоо японоор кангаймашо энэ хүний үзэл бодлыг боди гэдэг хичээлийг ордог гэсэн гэдэг жаа. За тэгээд уран зохиол уншин энэ цэцэг юу За ёс суртахууны хичээлийг орж байгаа багш нар маань яагаад ерөнхийдөө хичээлээ заахаа тулгамддаг материалаа бэлтгэхдээ нэг тулгамддаг вэ гэхээр ерөнхийдөө ёс суртахууны хичээл маань энэ бол хариу, тэр бол хариу биш гэсэн тийм нөгөө нэг юм байдаггүй учраас юм байна. За одоо жишээлбэл нэгдүгээр анги дээр хоёулаа өмнө ярьж байхад тийм ээ. За ингээд нэг хичээл дээрээ чи юу сонирхож баймаар байна, яамаар байна гэдгийг асуухаар хүүхэд бол би айгуу гой өглөө сургуульд цоглог ирмээр байна гэдэг ч юм уу тий. Эсвэл би өглөө сургуульд айгуу тийм тайван ирмээр байна гэхээр аль нь бол зөв хариулт тийм ээ. Тэгэхээр энэ бол буруу хариулт гэсэн юм байхгүй учраас багш нар маань тухайн хүүхдийн хичээлийг хүлээж авах, дүгнэх гэдэг дээр их жоохон тулгамддаг юм шиг байна. Төдий чиний хичээлээ ингээд зохио арга барилаа ингээд найруулж байхтай бас тулгамддаг. Тэгэхээр одоо судалгаагаар бол ерөнхийдөө ёс суртахууны хичээлийг зааж байгаа багш нарын 96% нь яг яах ёстойгоо үнэхээр хэлж мэддэггүй гэсэн тийм гацалтан тодорхой амьдралтаа орсон байдаг гэдэг судалгааны хариулт байдаг юм байна. Бас тэгэхээр аягүй сонирхолтой суртахууны хичээл байх ёстой юм а гэд хичээл болгож сургалтын системд оруулж бүр одоо хичээл болгоо тий сурагчгийн хэвлэж гаргаад ингээд бэлтгэсэн мөртлөө бас дотроо эргэлзээтэй бас авч болов яах вэ гэдэг эргэлзээ байсаар байдаг ийм сонирхолтой хичээл байх нь шүү дээ. Тий би бас сонсож байсан, судалгаа уншиж байсан. Тий ер нь бол үнэлгээний тал дээр тийм ээ энэ ч одоо тооны хичээл биш. За одоо Япон хэл болон англи хэлний хичээл биш. Бид нар ямар нэгэн тест аваад дүн тавих боломжтой хичээл биш болж таарж байгаа. Тэгээд 100%-аас одоо энэ хүүхд сайн хийсэн үү, муу хийсэн үү гэдэг дээр одоо яг ямар үнэлгээ өгөх хэрэгтэй юм бэ? Сайн байлаа, муу байлаа гэдэг үнэлгээ өгөх хэрэгтэй юм уу гэдэг ч юм уу нэг ийм үнэлгээний тал дээр бас жоохон багш нарын хувьд ч тэр эцэгчүүдийн хувьд ч тэр жоохон зөрчилдөөнтэй асуудлууд байдаг гэж бас сонсч ирсэн юм байна. Тэгээ ер нь дээхэн үедээ бол сургуулаас гадуурх ажил буюу тэгээд хичээл болж ордог ийм сургалт маягаар болж ордог зүйл байсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо сүүл рүү нь бол бүр ингэж сурагчтай ном болгосон юм байна гэж харж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг оюун бэлгийн маань хийсэн энэ судалгаа за багш нарын энэ яриа энэ зүйл дээр харахаар мэдээж хэрэг альва хичээлийг хичээл болгож боловсролын системд нь оруулж өгөх нь зөв боловч альва зүйлийн бас зөв тал нь хаана байна, буруу тал нь юу байна, за эерэг тал нь яаж байна, сөрөг тал нь ямар байна гэдгийг ингээд тал бүрээс нь харж ярилцаж маш их нухацтайгаар ярилцаж олон талын одоо судалгаа хийж ээж альва зүйл үр дүнгээ өгдөг юм байна гэдгийг бас их тод жишээ байна тийм ээ. Багш нар маань одоо ч гэсэн эргэлзээтэй одоо ч гэсэн яаж хүүхдүүдтэй хүрэх вэ гэдэг тал дээр эрэл хайгуултай л байдгийм байх шүү дээ энэ хичээлийн тал дээр. Тэг маш сонирхолтой судалгаа байлаа тий. Баярлалаа. Нөгөө нэг тооны хичээл гэх шиг юм уу тийм ээ. Биеийн тамирын хичээл шиг үнэлгээ өгч чадахгүй ч гэсэн тэр нь бас нөгөө нэг зорилго нь бол ийм шиг байгаа юм. Одоо би нэгээс ингээд харуулж болох бол би одоо 2 дугаар ангийнхаа баг сургуулийн 2 дугаар ангийн номын судалгааны хичээлийг барьсан байна. Тэгэхээр энэ нөгөө нэг хавсралт нь боيو хүүхдэд энэ дээр нөгөө нэг өөрийнхөө сэтгэлээ хөтлөх ёстой хэсэг байгаа. Тэр маань ерөөсөө ингээд энэ дэвтэр. За нэг хичээл үзлээ тийм ээ. Нэг хичээл үзлээ. Түүндээ үзэл бодлоо бичнэ. Дараагийн сарын дараагийн хичээл дээрээ хичээл үзлээ. Сэтгэлээ бичнэ.
Тэгэхээр ёс суртахууны хичээл маань ерөнхийдөө тухайн хичээлийн агуулгыг бүгдээрээ нийтээрээ уншлаа. Нийтээрээ үзэл бодлоо илэрхийллээ. Тус бүр өөрсдийнхөө үзэл бодлоо тэмдэглэлийн дэвтэр дээр өгтөллөө. За тэгээд өөрийнхөө илэрхийлэх чадвар юм байна л да. Өөрийнхөө хэр илэрхийлж байгаа чадварыг ерөнхийдөө суурлаж багш нар маань үнэлнэ. Гэхдээ бас энэ дээр бас нэг жоохон бодох ёстой зүйл байгаа. Яагаад вэ гэхээр за нэг агуулга байна тийм ээ. Агуулга байна. За бүгдээрээ хөөрхөн үсгэлээд уншлаа. За багш нь гоё тайлбарлаа. За багш нь сурагчнаасаа юу гэж бодож байна? За энэ хулган яагаад ийм үйлдэл хийсэн гэж бодож байна? Энэ туулаа яагаад ийм үйлдэл хийсэн гэж бодож байна? Тэгэхээр за нэг хүүхд гараа өргөөд гисэн гэж бодож ингээд өөрийнхөө үзлээ хэллээ. Гэтэл хажууд нь сонсч байсан хүүхэд ямар нэгэн үзэл бодлогүй байлаа. Гэтэл гараа өргөөд хэлсэн хүүхдийнхаа үгийг сонсоод өөрийн ухамсараараа одоо өөрийн анзааралгүйгээр тийм ээ өөрийн анзааралгүйгээр туулаа ингэж утсан юм байна. Заана ингэж бодсон учраас тийм үйлдэл хийсэн юм байна гэдээ ерөнхийдөө өөрөө мэдлгүйгээр өөрөөлийнхөө үзэл бодлыг өөр дээрээ хүлээж авдаг тийм хандлага байдаг гинэ. Тэгээд за тус бүр ингээ өөртөө үзэл бодлоо бичээрэй гэхээр ангийн 20 хүүхдийн үзэл бодол хориулаа өөрөө гэхээр биш. Тодорхой хэмжээний нэг адилхан үзэл бодолтой бичсэн байдаг. Тэр маань бас юуг илэрхийлж байна вэ? Хүүхэд багчууд маань өөртөө анзааралгүйгээр бусдынхаа үзэл бодолд автсан байдаг. Тэгэхээр энэ маань ёс суртахууны хичээлээр анхаарах ёстой бас нэг сөрөг тал байгаа. Хэд ёс суртахууны хичээлд орох нь сайн уу гэхээр бас төдий чинээ сөрөг талтай. Тийм байна тийм ээ. Бас их сонирхолтой бөгөөд юм бүхэн гэдэг нэг хоёр талтай гэдэг. Хит одоо альва нэг зүйлийг даган одоо тэр чинь нэг талаасаа нэг өөрийн үзэл бодлоо бас яг тодорхойлохоос өмнө эхлээд бусдын бодолтой ингэж санал нь нийлэх гээд байгаа юм шиг энэ бусдын хэлж байгаа нь зөв юм шиг бодогдоод тэрүүгээр ингээд өвнөд биччих тал анзаарэгдэж байна гэсэн үг болж байна тийм ээ. Тэгээ энэ тал дээрээ бас сөрөг тал анзаарэгдэж байгаа боловч сая манай оюун билгийн маань үзүүлсэн тэр тэмдэглэл хөтэлдэг дэвтэр сурах хүчтэйгийн хамт тэмдэглэл хөтэлж байгаа. Энэ одоо нөгөө сүүлийн үед манай Монголд ч бас нэг юм янз бүрийн тэмдэглэлийн дэвтрүүд гараад ирлээ шүү дээ тийм ээ. Одоо он сартайгаа, календартайгаа тэгээ ажлаа төлөвлөдөг, цаг хугацаагаа төлөвлөдөг одоо их төлөвлөгөөтэй болгох гэдэг нэг тийм хувийн зохион байгуулалттай байх тийм ээ. Төлөвлөгөөтэй болгох гэдэг үгнээс одоо нас биеинд хүрсэн залуучууд маань ялангуяа илүүтэй их тэгж цагийн хуваарьтай дэвтрүүдийг одоо гаргаж худалдаанд гаргаж түүнийг авч амьдралынхаа хөвшил болгож хэрэгэлдэг болчлоо шүү дээ. Тэгээд үүнийг бас багаас нь хөвшүүлж өгөх бас нэг зөв хөвшлийн нэг хэлбэр юм байна гэж ойлголоо л да тийм ээ. Өөрийнхөө үзэл бодол болон альва нэг юмд дүн шинжилгээ хийгээд тэрнийхээ дүгнэлтийг бичих чадварыг одоо 2 дугаар ангиас нь эхлээд суулгаад өгч штэ. Миний мэдхээр анзаарснаар бол өмнөх 1 дугаар ангийн номон дээр бол яг сурах хүчин байснаас биш энэ дэвтэр байсан уу? Хөтлөх дэвтэр 1 дугаар ангид байгаагүй хаа тийм ээ. Байсан. Ааха зүйтэй. Манай энд бол хүүхдүүд нөгөө сурах хүчүүдийн өчтөрөө жишээлбэл 1 дугаар ангийн маань хүүхдийн номонд бол яг дэвтэр бол дагалдаж ирэх байсан. Анзаарснаас 2 дугаар ангиас нь эхлээд бол дэвтэр дагалдаж ирсэн. 1 дугаар ангид бас ирсэн байна тийм ээ. Зөв. Энэ бол бас их өгөөчтэй санагдлаа тийм ээ. Тэгэхээр энэ дээрээ бас нөгөө хэр одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадчихээн, хэр уншсан зүйлдээ дүн шинжилгээ хийж чадчихээн, дүгнэлт гаргаж чадчихээн гэл тий. Бид нар ч одоо бас ингээл нас биеинд хүрсэн том болцсон хойно ч гэсэн бид нар бас альва юмд дүгнэлт хийх, дүн шинжилгээ хийх тал дээр бас жоохон учир дутагдaltaй талууд анзаарэгддэг. Тэгээд энэ арга барилыг, энэ дадлыг одоо энэ багаасаа ингэж өөртөө суулгаж аавна гэдэг бас нэг талаасаа өгөөчтэй давуу талтай юм байна гэж бас анзаарагдлаа. Тийм маш сайхан зүйлс байна. Энэ дээр бас нэг санал хэлмээр байна. Яна одоо жоохон Монгол хүүхдүүдтэй их санаа тавьдаг миний нэг их яадаг үлээ гэж их санаа тавьдаг зүйл маань одоо Монголын ингээд мэдээгээр ингээд хүнээс санаа авахаар их тест тараалтаа ярьж чаддаггүй юм шиг надад санагдсан л да. Жишээлбэл за та энэ үзэл бодол дээр юу гэж бодож байна гэхээр тэгэл яах вэ те гэд ингээд нэг сул үг хэлдэг. Тэгэл яах вэ хэцүү шүү дээ
гэд ингээд байдаг. Гэтэл нөгөө нэг тэр маань ерөнхийдөө бага сургуулийнхаа үеэсээ ингээд төлөвшсөн байдаг зантай их холбоотой. Японы бага сургууль дээр болохоор би ийм үйлдэл дээр ингэж бодлоо. Та бүхэнд ингэж байсан учраас надад ингэж их тус хүргэлээ. Маш их баярлалаа ч гэдэг ч юм уу. Бүр ингээд дадал болтлоо ингээд бицээр байдаг. Тэрийгээ сургууль дээр дандаа үг болгож хэлээд байдаг. Тэгэд энэ маань 10 жилийн дараа 20 жилийн дараа 20 настай хүн болсон 30 настай хүн болохоор хүнтэй ярихтаа ч гэсэн ерөөсөө товч тодорхой дэс дараалт тэгээд сурчдаг. Тий. Айгүй зөв дадал тийм ээ. Одоо бидний том болцсон нас бэнд хүрсэн бидний үеийнхний тийм ээ өөрсдөө суулгаж авахыг хүсэж байгаа, өөрсдөө байлгаж өгөх одоо ярианы ур чадвар сайжруулах сургалт хүртэл явагдаж байна. За тэгээд бичих ур чадварыг сайжруулах одоо баг одоо тий үг хэлээ ямар дараалттай ярих уу гэхээс зэрэг үднэс эхлээд энийг бол нөгөө бүр мэргэжлийн үднэс бүр сургалт маягаар ингэж оруулах бүр хэмжээндээ хүрсэн байдаг байна. Гэвч энэ маань бол одоо өнөөдрийн бит хоёрын сонгож яриад байгаа энэ ёс суртахууны хичээл гэдэг маань өөрөө хичээл гэж сүртэй нэршлэр нэрлээд байгаа боловч энэ маань бол хувь хүнийх нь хөгжлийг өөрийн одоо тэр хүн биеэ яаж авч явах ямар хүн болж төлөвшөхт нь нөлөөлөх ийм дадал зуршлуудыг л өгөх үүднээс анхаарч байгаа юм байна гэж л ер нь ойлгоод байна тийм ээ. Ер нь ингээд одоо 2 дугаар ангийн номыг бит хоёр ингээд судлах хэрэгтэй болоод судалгаануудаа хийгээл явж хахад өмнө нь ярьсан 1 дугаар ангийн номны гол агуулга нь нөгөө 1 дугаар ангийн сурагч болж байгаа шүү өөрөө. За 1 дугаар ангийн сурагч бол ингээд бид нар мэдлэх ёстой юм байна шүү багштайгаа. Багш гэж ийм хүн байд юм байна. Сурагч гэж чи ийм хүн байд юм байна. За чи сургууль гэдэг ийм зүйлд ороод ирсэн юм байна. Энэ дотор чи олон найзтай юм байна. Энэ найз нартайгаа ангих ёстой юм байна шүү гэдэг агуулга 1 дугаар ангийн сурагч дээр голдуу явж ах шиг байгаа юм тийм ээ. Тэр агуулгыг анзаарсан баг шүү. Тэгээ ингээд 2 дугаар ангийн агуулгыг магадгүй оюун нөлөө маань бол аль хэдийн уншсан байгаа, хичээл нь орсон байгаа. Тэгээ миний зүгээс ээж хүний хувьд ингээд хүүхдийнхаа номыг ингээд дэлгэж үзээл тий. Ингээд одоо 2 дугаар ангийн номтой танилцж үзэхэд энд бас одоо зөвхөн за чи одоо сурагч боллоо шүү гэж онцлж хэлэхээсээ гадна одоо би юу хийж чадах вэ? Миний хийж чаддаг зүйл юу юм бэ? За бусад хүн юу гэж чадаж байна вэ? Тэрийг хараад би өөртөө ямар дүгнэлт хийж байна вэ гэдэг нэг ийм би хүн болоход нь төлөвшөх ахиад нэг шат руу дээш нь жоохон алхуулсан ийм хэмжээний хичээл сургууль одоо номонд нь заасан байна уу гэж харлаа л да. Тэгээд миний нэг онцгойлж харсан юм гэвэл түрүүн ч бас оюун бэлэг маань надад бас харуулсан энэ 2 дугаар ангийн ном дээр нь зүгээр нэг жишээ татаад онцгойлж үзэхэд жишээлбэл хоолоо сайн зажилж идвэл тийм ээ хоолоо сайн зажилж идвэл цаашдаа чамд бас ямар одоо сайн талтай юм бэ гэдгийг энэ номон дээр онцгойлж бас тайлбарлаж өгсөн байна тий. Тэгэхээр энэ бол жишээлбэл бид нар хүүхдүүдэд хоолоо сайн зажилж ижээрээ идээ юунда яардгийн 50 идээ гэл энэ хүн зур ингээд нэг яриад өнгөрчдөг ээж нарыг хэлдэг. Гэтэл энэ бол сургалтынх нь юунд нь бас ингээ ороод тий хүүхд яагаад удаан зажилж идэх ёстой гэдгийг бас тайлбарлаад өгчөж л дээ тий. Сонирхлын татсан одоо хальт ингээ харуулчихад гэдэг шиг хальт ингээ харуулчихад ингээ зургаар оруулаад тий чиний ходоод гиз чинь ямар юм байдгийг гиз дотор чинь яаж ажиллаж ийдгийг гэдгээр ингээд хүүхдэд ойлголт өгч जैन. Тэгээ үндсэндээ 7-8 настай хүүхдүүд маань бол би хоолоо зажилж идснээр миний тий биеинд ямар нөлөө үзв би яах юм бэ гэдэг тал дээр багахан ойлголт авчдаг юм байна гэж ойлголоо. Тийм тэгээд дахиад дараагийн хуудсыг эргүүлээд үзэхлээр энэ дээр бас ингээл халтгаан ингээл харуулах юм бол гадны соёлын тоглоом өөрсдийнхөө соёлын одоо Японы тоглодог тоглоомуудыг танилцуулсан байгаа юм. Тэгээ гадаад хүүхдүүдийн гадны хоолны соёлыг Вьетнам улсын, Мексик улсын, Франц улсын гэдэг ингээ хоолны соёлуудыг үзүүлээд за одоо 7-8 настай хүүхдүүдэд тий энэ хорвоо ертөнцийн дээр чинь маш олон хүмүүс амьдардаг шүү. За энэ олон хүмүүс чинь янз янзын хоол иддэг, янз янзын тоглоом тоглодог, янз бүрийн царай зүстэй, янз бүрийн үсний өнгөтэй ийм хүмүүстэй бид бүгдээрээ хамт ингээд нэг газар амьдарч байгаа юм шүү гэдэг ойлголтыг өгчээд юм. Тэгээд 2 дугаар ангид бол ерөөсөө энэ хүүхд чинь ийм зүйлсийг мэдэж авах гэж энэ сурагчийг үзэж байгаа юм байна гэдэг нэг ийм хөнгөн ойлголтыг миний зүгээс бас ингээд авлаа л да. Тийм ээ. Таны одоо хэлсэн 2 агуулга дээр би нэмээд өөрийнхөө үзэл бодлыг хэлэхэд хоол тийм ээ хоолой тайван зажлаад идээрэй гэдэг жагаа. За би бас хальтгаа номоо харуулхад тухайн хүүхэд маань хоолой зажилж эзнийхаа дараа
зүгээр идээд дуусгүйгээр тийм ээ хоолоо зажилж идлээ. Амттай сайхан байсан. За тэгвэл тухайн хоолыг хэн хийсэн бэ? За хэрвээ аав нь хийсэн бол, ээж нь хийсэн бол аавдаа ээжтэй өгүүлбэр болгож хэлье. Ерөөсөө 3 өгүүлбэр. За энэ миний одоо барьж байгаа номны дээр хоолыг болохоор ээж нь хийсэн байна тийм ээ. Ээждээ үргэлж хоол хийж өгдөгт баярлалаа. Таны хоол маш амттай. Би улам их идэх болноо. Ингээл болоо. Тэгэхээр тухайн хоолыг хийсэн ээж нь болохоор яасан гой сэтгэлтэй боллоо. Баярлалаа тань чамдаа дахиж өндөө хоол хийнэ гэж бодлоодаг. Гэхдээ бас хоёлаа ёс суртахууны бас сөрөг талыг ярьж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр жоохон бас нэг сөрөг тал нь юу вэ гэхээр нэг хит нэг хүнд тэгж өгсөнд их баярлалаа, тэгж өгсөнд их баярлалаа, тэгж өгсөнд их баярлалаа гэд дандаа хилээд байхаар нөгөө хүн маань даал тухамсараараа энэ хүнд ингэж хийхгүй бол тэр хүнд ийм хийж өгөхгүй бол гэдэг ингээд өөртөө хачаал аваад нөгөө сайхан үйлдэл маань стрессийн одоо тийм нэг тийм тал байгаа. Хоёрт нөгөө нэг таны хэлсэн дэлхийн орны гадаад хоол байна тийм ээ. Ийм хоолууд, тийм тоглоомууд гэдэг нь маань болохоор ёс суртахууны хичээлийн хамгийн цаад зорилго нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол маш томоор хүлээж авах юм бол дэлхийн инх найрамдал гэдэг утгал байгаа тийм ээ. Өөрийгөө ойлгоно, хүнийг ойлгоно, бие биенийгээ хүндлэн бие биенийгээ ийм хүн байдаг, ийм хоолн дуртай, тийм тоглоомоор тоглолдог гэдгийг хүлээж авдаг, ойлгодог, найрамдалтай байх зорилготойгоо учраас одооноос бараг 2 дугаар анги буюу 8 настай хүүхдэд ийм тоглоом тоглодог хүүхэд байх нь байна, ийм өстэй хүүхэд байх нь. Тэрийг хараад хөөх яагаад ийм тоглоомоор тоглолтыг, хөөх яагаад ийм сонин өнгийн өстэй юм гэж бодуулахгүй тулд хүүхдийг тодорхой хэмжээгээр одооноос ингэж бэлтэж байна тийм ээ. Ойлголт өгч байна шүү дээ тийм ээ. Тэг чи одоо хорвоо ертөнцид айгүй олон хүмүүстэй амьдарч байгаа гэдэг ойлголтууд надад айгүй чухал санагдсан. Энэ хэсгийг үзэхэд тийм өөртөө ч бас айгүй санал нэгтэй байгаа. Тэгээд нөгөө энэ надад бас нэг таалагдж байгаа энэ нөгөө одоо токогийн хичээлтэй ч бас их холбоотой байх. Манай монголчууд маань нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж онцгойлж хэлдэг тийм ээ. Одоо нөгөө нэг ямар нэгэн байдлаар бусдтайгаа яг одоо хэвийн хүүхдүүдтэй хамтд нь ингээд байлгадаг нөгөө зарим нэг зүйлд жоохон хязгаарлагдмал гэж хэлнэ тийм ээ. Альва нэг зүйлд зарим нэг тал дээр жоохон хязгаарлагдмал оролцоотой хүүхдүүд байдаг тийм. Жишээлбэл сонсголын хязгаарлагдмал байж болно тийм. Харааны хязгаарлагдмал харилцаатай байж болно. Хэл ярианы хөгжлийн хувьд бас жоохон хязгаарлагдмал байж болно. Эдгээр хүүхдүүдийг би нэг анзаархад эдгээр чинь энгийн сургуультай хүүхдүүдтэйгээ ерөнхийдөө хамтдаа энэ хичээл нь орж идэг юм байлээ. За тэгэл одоо хүүхдүүдэд жишээлбэл одоо хэл ярианы хөгжлийн хязгаарлагдмал хүмүүстэй харилцахад бид нэр тохионы хэлийг ашигладаг юм а гэд тохионы хэлийг хүүхдүүдэд зааж авах жишээтэй гэх мэтчлэн ерөөсөө ингээд хорвоо дэлхий дээр бид нар бүгдээрээ энэ дэлхийн ертөнцийн ингээд бүгдээрээ хамтдаа амьдарч байгаа шүү. Бид нар чинь яг л адилхан ингээ хүмүүс юм шүү. Жохон ийм ялгаанууд байгаа. Тэгэхээр энэ ялгаануудыг бид нар мэдэж хүлээж авч нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм шүү гэд их сайхан ойлголтыг их багаас нь хүнд өгснөөрөө ингээд хүн бол хүнийг яг хүнээр нь хүлээж авдаг юм зөв ойлголттой болох сайн талтай юм байна гэдэг бас нэг дүгнэлтэнд хүрч байгаа. Тэгээ надад бас 2 дугаар ангийн хүүхдүүдийн номыг уншиж танилцахад бас их таатай байлаа. Тэгээд их зөв сайхан ойлголтуудыг өгдөг юм байна гэж миний зүгээс бас бодлоо. Тэгээд маш сонирхолтой судалгаа хийж багш нарын яриаг бас бид нарт хэрэнгуй сайхан танилцуулж өгсөндөө баярлалаа юм билэг те. Тэгээд бид хоёрын одоо цаашдаа их сонирхолтой байна. 3 дугаар ангийн ном маань ямар агуулгатай байх вэ те. 4 маань ямар агуулгатай байх вэ. Ер нь 3 дугаар ангийн хүүхдүүд гэхээр одоо 9-10 настай хүүхдүүд болчихно. Тэгэхээр тэр насны хүүхдүүдэд зориулж ямар агуулгыг ойлгуулах гэсэн байна гэдэг их сонирхолтой санагдаж байна. Тэгээд хэдийгээр бид хоёр Япон улсын одоо боловсролын сургуулийн хичээлийг онцгойлж үзээд байгаа боловч энэ дотор бол зөвхөн энэ улс одоо Япон хүн ийм байдаг юм а гэж заахаас илүүтэйгээр хүн ийм байдгийн шүү гэдгийг илүү онцолж байгааг бас илүү онцгойлж хэлмээр санагдаж байна. Тэгээд юм бүхэн давуу талтай бас сул тал бас байгаа. Тэгэхээр альва юмыг аль талаас нь харж хүлээж аваасай гэж бас сонсогчдоосаа хүсмээр байна. Тэгээд маш их баярлалаа юм бэлгээ. За юм бэлэг маань бас хэлэх үг байгаа гэж бодож байна. Баярлалаа. За
яг ариун сэтгэлийн маань хэлсэнчлэн бүх зүйл хоёр талтай. За бид хоёрын хэлэлцүүлэг маань ерөнхийдөө сонсож байгаа хүмүүсүүдтэй нэгийг бодуулж байвал их баяртай байх болно. Мэдээж сайн гэсэн бодсныгаа нь аваад үгүй энэ дээр бол санал нэгдэхгүй байна гэдгийг нь бол авахгүй хэрэгжүүлэхгүй байвал их таатай байх болно. Тийм шүү, яг үнэн. За, баярлалаа та нартаа. Ингээд бид хоёрын өнөөдрийн хэлцүүлэг арай өөр өндөрлөж байна. 9 дугаар тухны хичээлийн 2 дугаар ангийн хичээлийн талаар бид хоёр баг зэрэг хуваалцлаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа юм билгээ. Дараа уулзъя. За 3 дугаар ангийн 9 дугаар хичээлээр уулзцгаая. Яа.